Өмнө нь мөрөөрөө аним үзээд явдаг байсан болохоос ийм их товчилсан бичлэг байдаг гэж бодсонгүй. Тэгээд хүний яриаггүй анимыг хаагаад нэг л олсонгүй дээ. Тийм болохоор Гостон өвгөн гоншигнор Бацаа хоёрын хамгийн сүүл шинээр гарсан улирлыг ярьж өгөхөөр бэлдлээ. Та бүхэн минь өөр хаягуудаас өмнөх улирлыг үзэж байсан баха. Тэгээд лайк саба харамгүй дараарай гэж хүсье. За ингээд шинэ улирлж эхэлж манайхан элдв инээдрээ асуудалгүй тайван сайхан байцгааж байлаа. Морти ундаа инээдрээ эргүүлсэн шигэ байх бөгөөд Рик харин нэг л сонирн шүү. Хүнтэй чадалж байсан өнөөхөө нууж муугаад жоох шиг. Мортич сэмэрхэн утсыг усах гэж байгаад өвөөтөөгөө анчилдаж гарлаа. Тэгдэл Рик сэмхэн Evil Morty-тай харьцаад байж л дээ. Evil Morty аяа Рикийг сүрдүүлж ганц хоёр ажлаа хийлэгдэг болсон юм уу да. Энэ үеэр нь Evil Morty гарч ирэх бөгөөд нэг ажил гарсан гэж шууд Рикийг авч яваад "За Morty хамт явбал яв гинэ. Мортич яста хардаа авгаа шиг хамт явахаар болно шүү дээ. Evil Mortich хэд итгэмдгийн цайлган нөхдүүдийн ертөнцөөс гэрийнхнээ барьж хөрсөн байх бөгөөд Omega Device-ийг төхөөрөмжөөр зөвхөн нэг ертөнцийн Рикийн гэр бүлийг биш бүх мультиверс дэх Рикийнхнийг устгаж чадах юм байна. Ингээд л Рикийг сүрдүүлж ажиллаа хийлгээд байж л дээ. Сансар цуглуулагч гэдэг нэг нөхөр гарч ирсэн бөгөөд таарсан гариг бүрээдээд өөрийнхөө атганд оруулаад байгаа аж. Хэрвээ тэр Evil Morty руу дайрж энэ Omega Device гэх технологиг авах юм бол бүх зүйл дуусах учраа түүнийг зогсоохоор Рикийг дуудаж л дээ. Цуглуулагчийн идэж байгаа гариг руу явх үед Morty-д маань сум очин шиг харагддаг нэг хамгаалтын өмсгөл өмсүүлнэ. Өнөө нөхөрөнч гаригийн нэдэд хүмүүсийн өөрсгөө болгоод байж байх бөгөөд манай гэж аятайхан цуглуулагчаас дээж авчихлаа шүү. Тэгээд тэрүүгээр чинь Evil Morty Рик хоёр гар нийлээд будаа олгож байна. Тэгсэн цаана Morty өхөнгөө алдаад явж байх бөгөөд Рик ч очиж аварж байгаад сүүлд нь цуглуулагчид баригдчихж байгаа юм. Амиа хамгаалж чадахгүй арчаагүй Morty-г маань өргөлжлүүлж Evil Morty авч явнаа. Тэгээд цуглуулагчийн уйлбрууд шиг зүсээ хуургаад тэрүүгээр бөмбөг шиг зүйл байрлуулж яваад цуглуулагчид баригдчихж байгаа юм. Энэ үеэр нь Evil Morty авсан дээжээрээ хийсэн бөмбөгөө цуглуулагч дээр суйрлуулаад дуусгадаг. Evil Morty-гийн хийсэн энэ бөмбөгнөөс болж өөрийгөө шингээгээд жижигхэн палаш болон хувирхан тэр. Ажил төрөл дуусаад Рикч Morty-г төвөг удсанд жоохон тийрээстэй. Тэгээд сансрын гуан зорж халбаг юм уунгаа хэлж байгаа юм л да. Энэ бид хоёрын харилцаан санаа зовх хэрэггүй Morty. Бид хизээж нэгнийхээ ар нуруур худаг зоохот бэлэн улс. Гэснээ 0 явлаа. Evil Mortich тэр хооронд хартай Morty-гоор жоохон тоглож шавьяага анж байгаа. Манай хүн өвөөгөө гарч ирэнгүүд нь шуудгаа явах бол Evil Mortich гэртээ ирсэн өнөө Omega Device-ийг устгаад барьцаасан гэр бүлийн чөлөөлж хамаг мэдээллийг устгаад ахиж бүтээхэргүй болгожээ. Rick борол 0 орохдоо энэ бүхэн бодож олоод янзлаад хайцсан байгаа байхгүй. Ямар ч гэсэн Evil Morty-гийн барьцаанаас нэг юм гарлаа. Тэгээд шуудхан хамаг зэвсэг идрээ бэлдээд бүтээсэн бункер дээр насаараа нуугдаж амьдрах юм байх. Mortich Rick Evil Morty-гийн харилцаанд санаа зовсоор гүй бүр нэг авгаа шиг болсон байна шүү. Та хоёрын дунд chemistry байгаа санагдсан. Харин би хими хичээлж хийж чаддаггүй. Эдэргээд солиорч өгч байна. Ингээд ярьж дуусаагүй байхад нь Evil Morty шууд дайрж орж ирээд тэр авийг будаа олгож байна шүү. Тэгээд Rick-тэй үзэж гараад манай хүнийг шарж мараад нөөц биенээс нь тархийг авах нь тэр. Rick буцаж тархиа аваад дахиж үзэж яваад сүүлдээ хоёр талд гараад орилоод байна. Тэгсэн хамаг Nana Roft-ороо үзэж байгаа царай юм байна л да. Тэрэнд нь Rick-ийн робот ялаад Evil Morty-г яг устгах гэж байсан. Morty дундуур нь дураагч нь орж иж үзээд хин гэдгийг ялгахааргүй болчихлоо. Rick ч нөө өмсөлсөн хамгаалтын хувцаа идэвхжүүлээд хэн Evil Morty гэдгийг мэдчихэж байгаа юм. Evil Morty ч зугтаж явсаар Rick-ийн руу орж хамаг зэвсгийг манай хоёр руу эргүүлээд галлаадахлаа шүү. Гэр доторч Jerry Summer B3 ч Evil Morty-г зодох гэж үзэх ба энэ дээр нь манай хоёр орж ирээд доороо оруулаад сайхан үзэж байсан цаг хугацааг зогсоочлоо. Rick-ийн үзүүлсэн цаг хугацааны бууг нь хараад өөртөө нэгийг бүтээсэн юм байна л да. Санаа гэж нэрээ Sabak шүү. Тэгээд Rick-ийг маань устгах гэж байсан цаг хугацааны цагдаа нар ичгсэн байхан дээрээ. Rick Evil Morty-г цаг хугацааны бууг ашиглана гэдгийг мэдэж байсан бөгөөд цагдаа нарт энийг хэлчихсэн байж л дээ. Evil Morty шоронд орж арчаагүй Morty маань Rick-ийг хардаастайгаар энэ анги дуусаж байгаа юм. Rick шинэ удирдал эхэлж байна эдэр гэснээр ер нь амардын мужигш. Ингээд 2 дугаар анги. Өвлийн зам дээр машиныхан дугуй агарч өнөөхөө дөжрөхгүй зассан Rick байлаа. Тэгээд нэг жижиг тосгонд ирж найзуудтайгаа ууж муугаад өнөөх нь тээд ирлээгээд байна шүү. Манай хүн чинь орой ууж яваад дээрэмчтэй таарах ба өнөөх нь буудахт нь гарнаас нь робот гарч ирээд зогсоож байхан тэр. Нэг л эвгүй санагдсан тед гэртээ очиод нилээн үзсэн Rick-ийн холограм гарч ирээд энэ бүхэнг тайлбарлав. Rick дурак амралтаа авд юм өгöd байсан. Амралт авахаараа энэ гариг дээр байн гэрдэг ажээ. Хамаг дурсамжаа мартаад Ted гэж өөрийгөө нэрлээд тосгоныхонтой ууж сайхан амарчхаад явдаг аж. Энэ бүхэн марцсан Ted ч юу гэж итгэхөө Rick-ийн холограм нэг зүйлийг санал болгож байна. Чи улаан тавчиг дараад буцаад би болж болно. Эсвэл хөхийн дарж дурсамжаа устгаад амралтаа сайхан үргэлжлүүлэлтэй гэж ч байх шиг.
Юу болоод байгааг сонсон Тэд ч нэг л итгэж өгсөнгүй. Машинаасаа гарч боовлонгийн газар руу явж уугаад тэндхийн Маржори гэдэг эмэгтэйдээ од харчихлаа шүү. Маргааш өглөө нь босож машинаа онголдуулаад өөрийгөө Рик гэдэгт итгэхгүй гэж шийдсэн бололтой. За ингээд найзуудтайгаа ууж ураад эндээ байхаар шийдээд байж байсан нэг өндөг шиг үлэг ирхэн тэр. Энэ үед хөлөндөг утсан дуугараад та ярих хэрэгтэй байна. Би нэг асуудалд орчихлоо гэж Морти ярьж байна шүү. Тэд ч би тэр яриад байгаа балаа нөхөр чинь биш гэд явахгүй гэж зүтгэлээ. Энэ үеэр Тэдийн найзууд гарч ирэн өндгийг устгаад манай хүнийг авархан тэр. Дахиж араас нь ирнэ гэдгийг мэдэж байгаа болохоор Тэд ч бэлтгэл ажил хийхээр болж Маржиригийн газрыг гуйлаа. Тэгээд гараас өнөө Робто тастаж хаяад найзуудаараа зэвсэг үлдээд байгаа мó хайшин. Шүн дунд гэхэд Тэдийг авахаар Робтод ирэх бөгөөд боовлонгийн бөмбөгөөр галлаад нэмж ус дэлбэлээ таялаа шүү. Үлдсэн эдийг нь дуусгах гэж байсан Тэд шахагдаад Маржири аварж байна. Гал унтраагчаас шатгуун цацаад үлдсэн Роботуудыг нь шатааж хаяхан тэр. Тэгсэн өнөө од харж обоо майдсан Маржери шархтаж улмаар өгөж байгаа юм. Тэд ч өөрийг нь алах гэж ирж гэж бодоод тэр хологром нөхрийг би өөрөө очиж устган дээрээ туллаа шүү. Найзууд нь ч Маржаригийн өглийг үнэгүй дөөлөхгүй бид чам туслах болно гэж байна. Тэд ч нэг роботыг барьж аваад задлж үзээд хаанаас ирсэнг нь олоод мэдчихлээ. Ингээд найзуудаараа гарын дорох материалаар сансрын үлэг бариад эхэллээ шүү. Энэ үйл явц дундаа Тэд манд буцаад багуугаар Рик болоод байна уу гэлтэй. Хүлгэнд сансарт хөөрж аялаад гэртээ шууд дайраад орлоо. Тэгээд дахиад гарч ирсэн Рикийн холограмыг юучгүй болгож нэмж хог бодлогчтой үзээд байж байсан гэрийнхэн нь орж иж байгаа юм. Мордэж хараад өө ашгүй та ирчгээ юу? Гэснэ найзуудыг хараад одоо ч амралтын Рик хэвээр байгаа мó. Тэгээд сая л юу болоод байгааг хүлэн зөвшөөрж өнөө алан тална гэд байсан холограмтай согтуу аригчин өөрийгөө гэдгийг ойлголоо. Энээсээ болоод оршихуй хямралд орсноо яасан найзуудтай баахан багаж хэрэгсэл өгч гэрлүүн явуулаад өөрөө ууж идэ тэнж өглөө шүү. Тэгсээр буцаад найзууд дээрээ ирсэн нэг нөхөр нь өөрийнхөө роботонд алуулчихсан бусд нь манай хүн лүү дайраастай. Буцаж гэртээ ирээд өнөө гараг дээр хамаг дурсамжтай зүйлсээ устгаад улаан давчны талаар Мортигоос асуув. Морти ч өвөө нь Рик ч Тэд ч болсон хуваагдмал байдлыг хараад та Рик байхдаа сайхан амьдралтай байсан эдэр гэж байгаа даруулчихлаа. Манай хүн буцаад Рик болсон ч нэг л хуваагдмал байдлаас гарч чадалгүйгээр энэ анги дуустдаг. 3 дугаар анги. Энэ анги дээр Бэт Жерийг бассейнаа цэвэрлсэнгүй гэж загиснаар эхлэх бөгөөд бассейн цэвэрлдэг машин нэвдэрчихжээ. Энийг харсан Рикч гялзуулаад хаяа гэсэн Жеригийн эр хүншүүдүүд тал нь гарч ирээд өөрөө учрыг олно гинэ. Рик Морти хоёр ч өнөөдөр Бүүпний ертөнц рүү явах гэж байгаа бөгөөд тэгийнхээ өмнө дэлгүүр орчход явж байсан нэг нөхөр манай хоёрыг мөрөгчлөө. Машинаасаа гарч ирсэн нэлен Күмпүг аюун шүү. Рик чи албаар мөргөө өцтэй гэж өнөөдхөнтэйгөө маргалдаж гарлаа. Күмпү нөхөрч Рикийн зүрхэн дээр хэдэн цохилт хийснэ. Би чам дээр Күмпүгийн өвхлийн цохилтыг хийсэн. Урагш тав алхахад л чи шууд өгнө гэж байна шүү. Рикч тав алхах гэснээр зориг нь хөрөлгөө хоошоо ухарч алхаад өөрөө учрыг олохор боллоо. Манай хүнч гараждаа буцаж очиод өөрийнхөө хөлбрийг бүтээгээд тав алхуулсан нэрээ өгөж байна. Тэгэд ёстой олон янзаар үзэж байгаа цохилтоо суудан алхах үед зүрхэн дээр ирсэн гинти ачааллаар өгөж байгааг мэднэ. Энийг харсан Морти жуурлаж, "Үгүй наа чи ямар хамаатай юм бэ? Күмпүг аяа суучлгуугач. Тэгээд Бүүпний ертөнц рүү хурдан явъя л та." Рик юу гэж уучлал гууж доошоо орох уу? Харин ч Мортидоо хэрэлдээ дуусч байгаа юм. Үүний дараач Морти дэлгүүр орж юм аваад явж байх ба өнөө Күмпүг аяатад хаараад талаа шүү. Тэгээд энэ дээрээ юм ярьж Күмпүг аяч өдөр болсон зүйлд харамсаж байгаагаа хэллээ. Энэ яриа өргөжлөөд манай Мортид Күмпү зааж өгөхөр гэртээ авчирсан байна. Энэ үед кабель суулгаж байсан нөхөр Күмпүг аяас нэмж мөнгө аавна гэх бөгөөд Күмпүг аяа зөрүүлээ дахиад өхлийн цохилт хийчихэн дээр. Мортич зүгээр ажиллаа хийж явсан хүн чи юм уу яатаагаар ухааны юм ярьж гарлаа. Рик харин өөртөө алхах шаардлагагүй машин бүтээсэн байх бөгөөд Мортич цаанаас уйлсаар ухарж алхаад ирж байна шүү. Манай хүн маргалдахт нь бас өхлийн цохилт хийжээд янз нь. Нөгөө талд Жерэж бассейн цэвэрлэгчээ янзалчих санаатай нэтээс бичлэг үзэж гарлаа. Тэгсэн өнөөх нь цэвэрлэгчийн түүх соёл инээ дээрээгээд 3 цагийн бичлэг байвал яах вэ? Ямар ч гэсэн нэг юм учрыг нь олж засаад бассейнаа цэвэрлэж чадлаа. Манай хүн ч өөрөө бахархаж махаргаад Бэт рүү ярьсан өнөөх нь би нэг зүйлийг яг дунд байна дараа яар гэд тоохгүй салгачихж байна. Манай хүн ч жоохон урамгүй сууж байсан өнөө бассейн цэвэрлэгч нэрээд өдөж хоргоогод байна шүү. Тэгэд бүр заваа юмнууд чинь юу яачвал яах вэ? Үүний дараа цэвэрлэгч нь өдөр тутмын бамбар дахь горим шилжлээ гэснэ. Давхар таны салалтын бичиг баримтыг чинь өмгөөлөгч рүү явуулах уу гэд нилээн барьцгүй цэвэрлэгч робот байна шүү. Жерэ шууд бассейн цэвэрлдэг хажуу айлын шар үст гаийг дуудаж авчираад цэвэрлүүлэх гээд байна. Энийг нь харсан цэвэрлэгч робот ч уурлаж бүр хажуу айлын гаийг алангаа алдаж Жерэ нэг юм аварч байгаа юм. Рик Морти хоёр харин Күмпүг аяын багшийг олж уулзах бөгөөд Күмпүг аяа угийн хөгийн нөхөр байсан бөгөөд багшийнхаа мууранд хүртэл үхлийн цохилт өгчээ. Рикч багшаас нь үхлийн цохилтын талаар мэдээлэл авахар ирсэн ч багш нь
Би та нарт туслахгүй. Бодвол та нар гужирхийллээр шийдэх гэж байгаа үз. Гэт халгаасангүй. Ингээд ууж байсан чинь багшийнх нь утас дуугарч охинтойгоо маргалдаад байгаа болтоо шүү. Мортич бид нар тэнд охинтойгоо эвлэрэх чинь туслая. Харин та бидэнд дараа туслаарай гинэ. Охин найзуудынхаа ээжийнхаа төрсөн өдөр дурахыг хүссэн бөгөөд тэрийг нь багш хүлээн зөвшөөрөхгүй байгаа ажээ. Мортич магадгүй та охиноо хүндлүүл тэр таныг ч гэсэн хүндлэх байх. Гэт багш охинтойгоо ярилцаад найзуудыг нь эрхийг нийгэм зөвшөөрлөө. Ингэж нэг үхлийн цохилтын мэдээллийг авч цохилтыг буцаагаад манай хоёр хүн шиг алхах боломжтой болж байгаамаа. Гэрт харин Жерри баасны цэвэрлэгч залуу хоёр нуугдах бөгөөд өнөө цэвэрлэгч робот бүр яаж хийж байгаад гэрт нь ороод ирлээ шүү. Тэгээд интернетийн сүлжээгээр нь гэрийн лацтаад усанд автуулаад өөрийн орчноо бүрдүүлээд зэвүүн гараа. Басаны гайч нуугдаад Жерри маань харин эр хүн шиг өөрөө учрыг нь олохоор боллоо. Тэгээд цэвэрлэгч роботын хүсээд байсан бамбар дэх хормыг асаагаад яг юу яах гэж байснаа намжилтаад эхэллээ. Тэгэж нэг юм салгаж унтрааж хаяад хамгаалтыг нь зогсоож аим гарав. Энэ үеэр нь бэд ирж таарах ба азар басаа янзын байна. Харин Жерри нэг л гэмссэн аятай юу болсон гэлэхэд бэд тоож байгаач зүйлгүй. Надаа бас тийм өсний эндүү байдаг гэж солиорхон дээрээ. Морти Рик хоёр харин Компугагийн гэр рүү дайрж орох ба Рикч Компугийн хөдөлгөөн суулгасан нана робчгийн бэйдээ суулгацсан Рик Морти хоёр Компугайтай үзэж гарлаа. Сөүлдээ бүр амар баалгах цохилт гэж зогсон Компугай өмдөндөө баагаад тэгснэ зөрүүлж цохилтыг нэгээд тэрийгэ буцааж муцаагаад л ингэж явсаар тэр авиг сүйтгэж амар үзэж байсан цохилтын бурхан гэж нөхөр гараад ирлээ шүү. Та нар Компуг болно да гэшиглээ. Одоо шанга хүрт. Гэт Панч Аймер гэдэг амар том нөхрийг гаргаад ирлээ. Манай гурав зогтож байхад Компуга хэлж байгаам. Би хүмүүстэй яаж холбоо тогтоохоо мэддгүй болохоор албаар тэр үе чиний машиныг мөргсөн юм. Гэт уучлал гуугаад эвлэрэх гээд байгаа мó да. Ингээд манай гурав хүчээ нийлүүлж Панч Аймерт 1000 цагийн цохилт хийснээр ялж байгаамаа. Цохилтын бурганч тэднийг өршөөгөөд яваад өгдөг наасан. Одоо тэгээд тулаа маргаангүй юу хийх үү гэсэн бүгдээрээ бассейнд парти хийж байгаагаар энэ анги дуусаж байгаа юм.